Эм бүг төлөлж байна. Нэгэн байшингийн тууж. Зохиолч Монгол Улсын төрийн шагналд соёлын гавьяа зүтгэлтэн Дембэгийн Мегмар. Өгүүлэгч Баяр Цэнгэлийн Баяр сайхан. Алдарт барилгачдаа зориулав. Хаврын өр нэгэнт оржээ. Уул толгодын ангир бэлээр ханзарсан цасны ус өдрийн дулаанд жалах судгаар хоржигнон урсахдаа хөвжшиж хагдарсан боргоны харлсан иш үндсийг хуу хамж хөд чулууны ээвэр нөмрөөр арай ядан соёолсон нялх ногоог амьдруулан тэтгэгчийн омог бардам ивэл хүртэх бөлгөө. Гэвч хаврын элчмуутай цонхгор нар уулын чанд руу тонгойж шөнийн жихүүн буумагц мөнөөхөн урын усны ойвргон зан номхорч өндийн цөхөж бүхий нялх ногооны болбраа нүцгэн биеийг мөсөн илгээрээ тэврэн жигнэж насны туйлыг элээсэн олон цагаан өвсийг ширүүн салхинд хийсчхээс нь аврах гэсэн мэт хөрс шороотой нь анги барин зуурч хөлдөнө. Урын ус ингэж өдөр шин солигдох бүр айсыг даган нэгэнтээ царцаж хоёрынтоо гиссээр ихэнх нь ууршиж багхан нь газар хөрсийг дэвтэн шингэх ажээ. Тэртээ дуны артын цэнхэрлэж дүнсийг хуулс нүд хөхрөм зэрэглээд тарлан хөндийн дундуур алсыг зорьсон дардан замын өлөн шороог ойвргон зант урын ус нэлцайлган шавар шавхай үүсгэжээ. Замын дагуу тогтсон ус шаврыг ачааны нэгэн машин хаг зүсэн үсчүүлж хөнгөнөн урагшлана. Машин дээр салхины уруу бөөцийн суусан хэсэг хүний өглөө эрт гарсандаа жихүүдсэн бие нь нарны элчинд тавигдж зүүн өвлийн цаана далдлагдсан хоцорсон нийслэл их хотын сүр сүлд нь тэдний сэтгэлд илхнээр дурайна. Орд үзээгүй уул усыг сонирхож зарим нь салхисөрөн харвал машины хурдан давхилтад хаг зүсэгдсэн хаврын хавсарган салхины ширүүн цохилтонд нүднийх нь нулимс цээлэлцэх ажээ. Хүн бүхэн өөр өөр зүйл бодож явлаа. Өглөө яараад ч гэх үү, баярлаад ч гэх үү, олигтой хооллож чадалгүй аяг цай зүсэм далах идээд гарсансан. Гол харлаж ходоод хоосрлоо. Замд ядахта айлт ч буудгүй бахта. Гэтэл бидний очих нэгдэл маань хэр зэрэг хүлээж авах бол. Хоол унд нь ямар болоо. Бид ч нэг ёсондоо зочин шүү дээ гэж хамгийн залуу нь бодож явхад яасан ширүүн давхитаг нөхөр вэ? Хөлдөг гэсэн замд гай болж машин маань шарваж гулсаж осол болох вэ дээ гэж Ахмад нэг нь сэтгэл зовно. Бүрэн сум гэдэг чинь хэр зэрэг хол юм бол доо. Өнөө шөндөө дөнгөд хурцхүүлж яамаа гэж гуравдах нь бодно. Тэр барилгыг хурдхан барьчихад энэ замаараа хизээ буцаж явах бол гэж дөрөвдөх нь бодлоо. Ийхүү шеф нэгдэлдээ барилга барьж өгөхөөр яваа эдгээр залуусын хэн ч бүрэн сумын орнолт нэгдэлд очиж үзээгүй байжээ. Харин барилгачны багийг даргалж яваа даваа гэгч уг нутаг усных боловч эд залуу 20 наснда нутгаас гарсан. Энэ завсар хал үзэж хашрыг таньж үсэн буурал суудлаа хотод амьдарч шавар тоосготой ноцолдон 25 жил барилгын оройд зогссон учраас замд дайралдах зүрхэн шувхуул Эмээлийн бүрэг гэдэг бяцхан гүвэ хөдлийн нэрийг л мэдих төдийгөөс цаашгүй болжээ. Даваа хэдийнэ үг цоонтэй цүлх дүнсгэрдүү зантан ирэхээр уг нутаг газар усны нэрийг хэнд ч ярьсангүй. Үнэн дээр давааг энэ нутгийн хүн гэж өөрөөс нь өөр хэнч мэдэхгүй явлаа. 25 жилийн өмнө амьдран сууж байсан бүрэн сумаа төсөөлөн бодохыг даваа хичээлээ. Боржин чулуут бяцхан толгоон ингэрт анир чимээгүүд бүүэлэгдэн хөл хөгжөөн даанч татархай. Залхуу хөрч уйдгартай байдаг бяцхан гацааны хойд цахад сумын захиргааны навтгар шар байшин байдаг байж билээ. Босоо хадагсан шургааг хашааны зааз солбоо эн тэндэ хугарч бас язоор нь олон он жилийн хур бороо чихт өмхрөн майжиж ганхаад салхи ялимгийн хөдлөмөгц дуртай тийшээ хандран унах төгснө нь насны ихийг насалж өтөлсөн ямар нэгэн амьтны өглөөргаараа хөдөлсөн шүдийг санагдуулдаг билээ. Бас хашааны хаалганы тушаа өвлөөс бус улиралд сумын захиргааны албан хаагчдын хэдэн морь уяатай байдаг бөгөөд чухамдаа
уяа гэж нэрлэхийн тамтаггүй болсон 2 шум мод бий. Тэр уяа модны шов хоройд шаазгай шувуу сууж, өдөржин өнжин шулганаж шагшдаг. Мөн дээрээс нь 2 шон нэлдэ шувууны баасаар тарланд нь цоохордсон байдаг ажээ. Сумын төвийн албан газрын үүдэн дэх ийм хэд хэдэн уяа цэрэгээр татах, бэлтгэлд мал нийлүүлэх буюу наадам хийх үед мордоор дүүрч, сумын төвд хөл хөгжөөн сэргээдэг авч, энэ нь жилд тоотойхон тохиолддог болохоор дахиад л анир түнэр байдалдаа эргэн ордог бүлгөө. Сумын төвийн зүүн урдтайх гэр хэлбэрт дуграг нэгэн модон байшинг сүүлхэн хэрд амар баясгаланд хийдээс буулган авчирч барьсан билээ. Хуучин хэвийг алдаж барьсан тэрхүү байшинг холоос харахад овоохой шиг омбайж харагддагсан. Гэтэл гэгээ орох цонхчгүй. Гэр хэлбэрт тэр байшинд сумын улаан болон засжээ. Байшингийн дээвэр сарвчны дагуур алтан хараат сайн өвөө олон уран бөмбөр үүр зэрэглэж, нэг талаар алтан хараат сайн уран хийцэт үүр тэр эв хавгүй барьсан гэр хэлбэрт модон байшинд зөгцөөгүй мэт ажээ. Улаан булангийн тэр байшин нээгтгэн нэн ховор. Сумын наадмын үеэр л 2-3 хоног онгойх далмаар тентхийн залуучууд өөхөн дэн лааны гэрэлд цэнгэн бужигнадаг байлаа. Сумын төвийн баруун урд баг сургуулийн намхан хүрэн дүнзэн байшин бий бөгөөд тус сумын төвийн хамгийн хөгжилтэй газар нь энэ байв. Гэвч өвлийн дүн хөөтөнд багчууд хүүхэд нэнч цотроо хагалсан цонхоо шилжлэхийн оронд нэмгэн банц хадаж, утаа татхаа болсон босоо пишинт нойтон мод хичнээн чихвч, дулаацхын оронд анги танхимаар дүүрэн утаа авнаар бүчиж, багш нар нь төвстэй сэгсүүргэн дээлтэй, сурагчид нэхий дээлтэй суух авч, савтай бэхэ гэсэглүүн байлгах гэж ямагт өвөртөлж хэрэглэнэ. Асгарсан бэх өстэй дээлийн өвөр хүүхдийн 10 хуруу цэлхөх болгодогсон. Зуны улиралд сумын төвд элбэг ургах хаалгай шарилжны дундаас тэрхүү намхан шавар байшингийн зарим нь арай ядан цух байна. Тэрч байтугай зарим байшингийн дээвэр дээр өвс ногоо ургаад байшин гэж бараг мэдэгдэхийн эрэхгүй болдог билээ. Хэзээ ямагт нойрмоглон зүүрмөглөгч сумын төвийг сэргээж явдаг нэг зүйл бол сольжир эвэртэй хүрэн шар хөлөлсөн ус зөөх тэрэгний тосгүй гол, чихний чир болон эртөрөөгүй чихарч, торхтой усаа цалгиулан, сургууль, сумын захиргаа, хоршооны хашааг дамжин явдаг билээ. Сумын төвийн төрх үүнээс өөрөөр даваагийн сэтгэлд буусангүй. Өөрөөр яахан боох вүлээ? Харин таних айл хунрын талаар гэвэл явхынхаа урд оройхон эхнэртэйгээ үг булаалдаж. Надад таних айл юу байх вэ? Би чинь манай нутгал гэхээс цаашгүй болсон хүн шүү дээ. Ямар төрөл садан байх биш гэж нотолж хэлсэнтэй бүрэн итгэж явлаа. Тэгтэл өвлийн эд хүүтэн тажигнэж, уул тал цагаан цасаар хужигдаад зам муу давгаа шиг цайлалзан хялалзаж байхдч дөлгөөн цангаар бараанд нь нэвсэж, хаврын өр унамгц хамгаас түрүүнд цэнхэр яргуй ширдэг шиг бүрхдэг сумын төвийн баруун урдах ээвэр дулаан энгэр даваагийн нүдэнд харагдах шиг боллоо. Алгын чинээ ээвэрийн энгэр даваагийн сэтгэлд мөнх дурсагдах тавилантай газрын нэг билээ. Хөөх юм уу ээж минь гэж даваа шүүр салтав. Тийм ээ. Элбэрэлт их нь орчлонгийн жамаар тэр нөмөр энгэрт 25 жил мөнх нойрсож, одоо ч хүүгээ ирнэ гэж мэдэхгүйгээр амгалан дугж ирж байгаа шүү дээ.